Ханиад хүрээд халуурж байгаа үед энэ ус заавал сайн ууг гэдэг нэг шалтгаан бол хамгийн ихэнд нь бол энэ ханиад хүрж байгаа үед биеэс шингээ их алдчихдаг хүн. Тэгэхээр шингэнийг нөхөх зорилгоор заавал энэ халуун бүлээн усыг бол ойр ойрхон ууж хэрэгтэй гэж зөвлөдөг л дөө. Яагаад энэ шингээ алдаад байна вэ гэхээр за энэ ханиад хүрээд халуурж байгаа үед бол бие хөлөрдөг. За хөлсөөр нэгт шингээ их алдна. За хоёрт нь бол нөгөө амьсгал хитэх амьсгалын тоо олширчдаг. Зарим тохиолдолд одоо байнгын ханиалгад байдаг. Тэгэл ойр ойрхон ингээл амьсгалж идэг. Энэ амьсгалаар биеийн дотор шингэн гадагшаа дандаа ууршилт явагдчихэдэг гэж. Тэгэхээр ийм болохоор энэ хөлөрж байдаг амьсгалаар ингээ биеэс энэ ууршилт шингээ алдж идэг. Ийм учраас заавал хүн энэ шингэнийг нөхөх ёстой. За тэгээ шингэнийг нөхөхдөө халуун бүлээн усыг бол заавал ууж явах хэрэгтэй. Ойр ойрхон сайхан ууж явах хэрэгтэй. Ингэх юм бол энэ алдсан шингэнийг бол нөхчдөг. За тэгээ шингэн алдаад эхлэхээр хүн ядарна, сулдна, толгоо өвдөн, бие тавгуутна гэдэг олон энэ дагвар, зовирууд илэрч идэг.